Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг томилох хүргэе. Бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгч Жимрэн кабинетийн гишүүдэд тушаал гаргасан байна. Түүний тушаал нь шашны бүлэглүүд болон улс төрчдийн хоорондын хууль бус хэлхээ холбоог шалгахыг үүргэсэн ийм тушаал гаргаж байгаа юм байна. За түүний тушаалын талаар лав гарагт тус ерөнхийлөгчийн тамгын газраас мэдгдсэн байна. Мэдэгдэл дуртахдаа улс төрчин эрх баригч эсвэл сөрөгчний намын гишүүн байх өндөр албан тушаалтаагаас үл хамааран энэхүү тушаалд хамрагдах болно гэж мэдгдсэн байна. Мягмар гарагт басан засгийн газрын хуралдааныг шууд дамжуулах үеэр ерөнхийлөгч Жимрэн улс төрт хутгалдаж хууль бусаар цуглуулсан хөрөнгөөр хачин зүйл хийдэг шашны бүлэглүүдийг татан буулгах замыг авч үзхийг кабинетийн сайд нартаа тушаасан байна. Мөн тэрээр өмнөд Солонгосын шашны бүлгүүдийг татан буулгах үйл явц нь Японы тогтолцооноос юугаараа ялгаатай болохыг кабинетийн гишүүдээс мөн асуусан байна. Жимрэнийн хэвлийн төлөөлөгч мягмар гарагт ерөнхийлөгч тодорхой нэгэн шашны бүлгийг онцлоогүй гэж мэдгдсэн. Гэвч Жимрэн ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс үзэхэд нэгдлийн шүм рүү чиглэсэн байх магадaltaй гэж зарим улс төрчид үзэж байна. За өнөөгийн байдлаар нэгдлийн сүмийн удирдагч Хан Хагжа улс төрийн дэмжлэг авах зорилгоор бүгд найрамд Солонгос улсын тэргүүн хатагтаасан Ким Гён Хид хахуул өгсөн хэрэгээр шүүгдэж байгаа. За энэ хэрэг нь 2024 оны 12 дугаар сард онцгой дэглэм тогтоосны дараа ерөнхийлөгч Юн Сук Ёл буюу болон түүний гэр бүлийг тойрсон хэд хэдэн гэмт хэргийг мөрдөн шалгаж байгаа. За үүнтэй холбоотой үйл ажиллагааны нэг хэсэг болж байгаа юм. За нэгдлийн сүмийн удирдагч Хан Хагжа өөрөөгөө энэ хэрэгт буруугүй гэж үзэж байна. За өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдгдснээр ерөнхийлөгч Жимрэнийн эрх баригч намын хууль тогтоогчид нэгдлийн сүмөөс мөн санхүүжилт авсан байх магадaltaй гэдгийг нэгдлийн сүмийн албан тушаалтан асан тусгай прокурорт мэдгдсэн байна. За Йонхап агентлагийн лав гарагт мэдгдснээр эрх баригч намын гишүүд болон нэгдлийн сүмийн хоорондох аливаа харилцаа холбоог шалгах хүслийг цагдаагийн байгууллагт ирсэн байгаа. Нэгдлийн сүмийн хэвлэлийн төлөөлөгч лав гарагт энэ талаар шууд тайлбар бас хийгээгүй байгаа гэсэн ийм мэдээллүүдийг хүргэж байна. За Токио хотод бол 3 дугаар сард нэгдлийн сүмийг татан буулгах шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл өмнө нь бүгд найрамд Солонгос улсаас өмнө Япон улсад бол нэгдлийн сүмийг тараасан ийм үйл ажиллагаа болсон байгаа. За энэ шийдвэр гарах болсон Японы ерхий сайд тасан Шинзо Абегийн амь насанд халдсан этгээд нь Абе болон түүний гэр бүлийн хооронд үүссэн санхүүгийн асуудалтай холбогдуулан Абег буруутган нэгдлийн сүмийн энэтэй холбоотой байдгийн улмаас энэ хэргийг үйлдсэн гэж мэдгдсэн. 2025 оны 12 дугаар сард Японы боловсрол соёлын яам сүмийг татан буулгах хүсэл гаргасан. Дагагчдаасаа их хэмжээний хандив болон бусад санхүүгийн дэмжлэг авах замаар үүнийг уруулан ашигласан хэрэгт бол нэгдлийн сүмийг буруутгасан. Гэвч мөнийхэн гэгддэг энэхүү нэгдлийн сүм хандив нь хууль ёсны шашны үйл ажиллагааны нэг хэсэг байсан гэж маргаж энэ хэрэг бол одоогийн байдлаар Японы давд зайлдах шүүхэд байгаа юм байна. За үүний араас бүгд найрамд Солонгос улсын нэгдлийн сүмийг татан буулгах үйл ажиллагаатай холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулж байгаа юм байна. За ялангуяа улс төрт нэгдлийн сүмийн ямар нэгэн оролцоо байгаа хэсэгт бол гол анхаарлаа хандуулж судалгаа болон энэ мөрдөн байцаах үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон ярьж байна.